ийм сайхан байр өгсөнд бол туйлын их баярлж байна. Маш их баярлж байна. Ээж минь одоо тэнгэрээс харж байгаа байхаа гэж бодчих. Баярлалаа. Өнөөдөр өглөө би одоо гэртээ нэг байжсэн. Тэгтээ жаахан гэр мөрийн ажлыг хийгээс жаахан завгүй шиг байжсэн. Тэгсэн чи манай Отхон баяр дуучин байж штэ. Одоо энэ хурдын Отхон баяр. Энэ уцтаад игчээ та надаа та ойрдоо ямар ажилтай байна гинэ. Тэгэхээр би нэг ийм ажилтай хөдөө гадаа явах ажилтай гэсэн чи та тэгвэл өнөөдөр надаа ганцхан цаг гаргачих гинэ. За тгийгээд л одоо би залуу дуучдад бас юутай штэ одоо яах вэ бидний одоо араас гарч ирж байгаа сайхан дуучид сэтгэл сайхантай болсууд за тэгья гэдгсэн чинь за тэгвэл та 2 цагт энэ хоон плаза дээр хөр идэр гэдэг юм байна. Хоол идэх гэж байгаа багтаа л гэж бодлоо би. Заавал хоон плазад хоол идэх нь ямар өчтэй болтой гэх шиг. Тэгээд уулзсан чи дөнгөж ороод ирсэн чил энэ өрөөнд оруулаад энийг өглөө. Энэ одоо надаа ийм хараа Шинсэгэ International Group ХХК би надад ингээд байр бэлгэлчих гэж ёстой бодоогүй. Би зүгээр хоол идэн л гэж орж ирсэн. Тэгсэн чинь ийм сайхан юм боллоо. Тэгээд хүн гэдэг сэтгэлийн амтанда хэдэн жил бас нэг хэдэн жил миний сэтгэл их эвгүй одоо байр орон байхгүй болох гээд хэдэн өнчин нойтон хүүхэдтэй ач нартай ийм байсан. Тэгээд одоо яах вэ? Босох хэрэгтэй штэ хүн. Гэртээ дэж болохгүй штэ. Хүний сэтгэл бол хөг нь алдагддаг ч гэсэн хүн өөрийнхөө сэтгэлийг хөглж чаддаг байх хэвээр. Тэгээ би бол сэтгэлээ бас ард түмэн хөглсөн би ч өөрөө хөглсөн. Тэгээ сүүлийн үед хоолой маань хүртэл сайхан болоод ингээд шин дуунууд их бичүүлж байгаа. Ер нь одоо онгорсноос хойш нэлээд хэдий бичүүлж захиалгын дуунууд. Гадаадаас ч бас захиалгатай шүү би. Тэгээ бичүүлж байгаа. Тэгээ энэ сайхан дууг юм сонсож гинэ. Одоо энэ хүүхдүүд ярьж гин захирлууд нь ярьж гин. Тэгээд бие рүүгээ одоо шеэрлээд энийг сонсооч гээд тэгээд л одоо энэ хүнд л байр өгөх ёстой. Энэ хүн бас хэцүү байсан байгаа юм байна лээ. Энд өгөх ёстой гэж бодож гин. Тэгээ би бол одоо баярт мөчүүд их л тохиолдож байлаа. Хүн гэдэг бол яг цөмөөсөө л эхэлдэг юм байна. Хүн гэдэг бол одоо байр савгүй л бол яаж сайхан ажиллаад бас хэрэггүй юм байна. Тийм учраас би одоо ийм сайхан байр өгсөнд бол туйлын их баярлж байна. Маш их баярлж байна. Ээж минь одоо тэнгэрээс харж байгаа байхаа гэж бодчих. Баярлалаа.